Сайн мэцгэнэ ингээд та бүхэн тэгээд дахин уулзчаад байна штэ. За тэгэхээр өнөөдөр би та бүхэндээ классик буудалтыг хийж үзүүлэх гэж байна. За тэгэхээр нүүрнийхээ суур буудгийг бол энэхүү BB кремээр би тавьсан байгаа. За тэгээд бүгдээ одоо нүднийхээ буудалтыг эхэлцгээе. За тэгэхээр өнөөдөр хэрэглэх тийм мэн бол энэ. За тэгэхээр бидний гол үндсэн хоёр өнгө бол энэ бүтгэн бор болон за баг зэргийн тод боронг байх болно. За ингээд бүгдээрээ суур өнгө тавьцгаая. Тэгэхээр энэхүү бор өнгөний нь бол саатай тийм маш бүтгэн өнгө нь. За тэгэхээр үл мэдэгдэх суур тавьж өгнө. За давхраагүй нүдэн ч гэсэн мөн адилхан явагдана. За тэгээд дараа нь нөгөө багсаараа энэ тод өнгөний бор багсаараа за яг нүдний давхрааны дээрх за энэ өмсгний ясан дээр тавьж өгөн. За давхраагүй нүдэн дээр мөн бас адил байна. За бүдгнээсээ баг зэргийг аваад илүүдлийг гарн дээр тавьж аваад за ингээд контролчлаа. За ингээд харааж өглөө. Хэдий шинэ бас бутал маань бүдэг байна. Төдий шинэ илүү сайхан харагдана. За ингээд дараа нь нүдний контур зурна. За би бол ихэвчлэн ингээд хоёр сүүлийн эхлээд тавьчихдаг. Энэ контур зурхад надад илүү амархан байдаг. За тэгээ хаашаагаа өргөн урагших тусмаа нарийнхан контур тавьж өгнө. За энэ контур за ингээд нүдний контурыг тавьчлаа. За тэгэхээр давхраагүй нүдэн ч гэсэн за яг мөн адилхан хийгдэнэ. Тэгэхээр бараг ялгаа байхгүй учраас за тэгээд бүгдээрээ сормоосоо эргүүлээд энэ бодол маань бол маш хэлбэр бодолтой байгаа. За сормоосоо за ингээд бүгдээрээ хиймэл сормос байна. Тэгэхээр миний өнөөдрийн сонгосон сормос маань бол урагшаага богинохон хойшлох тусмаа уртсан юм сормос байна. За энэ төрлийн сормос бол ер нь классик буудалтанд хамгийн сонгодог сормос байгаа. За ер нь бодолт бол болж өгвөл бас натурал харагдах нь илүү гоё байдаг.
За тэгэхээр та бүхэн бас анзаарч байгаа миний нүд бол нэг нүд маань илүү том, нэг нүд маань жижиг. Учираас контур зурхтаа аль жижиг нүдэндээ илүү жоохон зузаан контур төрхөж өгдөг. Тэснэр нүд бол илүү хоорондоо төстэй харагддаг байгаа. За тэгэхээр нүдний бодолт маань бол баг ингээд бэлэн боллоо. За тэгэхээр цагаан харандаагаар нүдний доод зүрхний дотор ингээд контур тавьж өгснөр бол нүд юу нь илүү сэргийг харагдаж өгдөг. За ялангуяа ядарсан үед бол бас энэхүү арга их чухал арга болдог. За ингээд бүгдний нүдний доор цагаан харандаагаар контур тий. За ингээд эргээд доотлохоо сармасыг бутаж өгнө. За тэгэхээр нүд харж байгаа яг энэ давхрааны маань үндсэн хэсэг бол за цагаан бор тэнээс суурэ тавиад за дээгүүр нь боо зэргийн бор өнгөөр контролж өгсөн байгаа. За тэгээ хөмсгөн доор мөн баг зэрэг. За ингээд ерөнхийдөө болчихлоо. За тэгэхээр мэдээж яриг хацар өнгөлөг нь ерөнхийдөө бол хацрыг өнгөлөх 4 арга байдаг. Би та бүхэндээс дараагийн видеогоор танилцуулах болно. За тэгэхээр энэ хүү классик бодолтод бол ер нь нэмэгтэн илүү хөөрхөн идэвхтэй харагдах нь илүү чухал байдаг. За мөн тэгээд за секси байх нь чухал. Тийм учраас за эхлээд инээмсэглээд за инээмсэглэнгөт энэ хоёрт гарч ирж байгаа энэ бондоор хацрын хэсэг нь тодорч ирж байгаа. Энэ дээрээ баг зэргийн 50 гэсэн. За ерөнхийдөө бол инээмсэглэж аваад хацраа контролч чинь. Тэгэхээр ер нь бол хацрын контрыг тавихтаа бүтгэн тавьж өгснээр илүү гой цэрхэн харагддаг. За илүү залууч харагдана гэсэн. Энийгээд за ингээд болчихлоо. За сүүлийн чухал алхам бол мэдээж улаан уруулын бод байгаа. Тэгэхээр улаан уруулын бодгийг ерөнхийдөө л за шүдний болон нүүрэн дээрх өг их тодруулж өгдөг гэдэг ба. Гэхдээ тохируулаад будчих юм бол ямар ч эмэгтэй хүнд улаан өгдөг гэдгийг хэлмээр байна. За тэгээд яг одоохондоо надад бас уруул бодох багсаалга байгаа учраас би шүд уруулын бодгаараа уруулаа контрлах чинь. За энэ баг зэргийн илүү гарсныг бол кремээр юм уу? За хуруугаараа ч гэсэн нэг цэвэрлээд авчиж болно. За ингээд бодолт маань бэлэн боллоо. За хамгийн сүүлийн алхам бол мэдээж хөмсөг. Тэгэхээр хөмсөг бол гоё өтгөн
жоохон тод байх тусмаа нүүр бодолтыг илүү гоё ойлгож өгдөг. За тэгэхээр би бол бага зэрэг л хөмсгөө тодруулах гэж байна. За мөн бага зэргийн сүүл нэмж зураад за хөмсгөө зурчлаа. За ингээд самнаад будгаа тараач үгүй. За ингээд хэлбэрхэн классик бодол маань бэлэн боллоо. За ингээд та бүхэндээс энэхүү өнөөдрийн минь бодол таалагдсан гэдэгт найдаж байна. Ингээд дараагийн дугаар хүртэл баяртай. Тэгээ дараагийн дугаараараа бас өөр бусад сонирхолтой болонгуудыг бэлтгэж та бүхэндээ үзүүлэх болно. За дараагийн дугаар хүртэл баяртай.